одоо залуу бизнес эрхлэгч. Мөн дээрээс нь би бол экспортын бараа бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэдэг. Одоо миний одоо махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл бол хатаасан мах буюу beef jerky гэдэг юмыг анх би 2013 онд л гадуур одоо гадны орнуудаар тэнж яваад одоо олж ирж 14 оноос Монгол улсад нотогшуулаад ингээ хийж эхэлсэн бүтээгдэхүүн байгаа. Анх миний тэр технологиор хатааж боловсруулсан махыг би одоо гаргаж байхад Монгол улсад гаргаж хийж байхад энийг чинь хэн тоодыг манай уламжлалт борц шиг гоё юм байхгүй гэж хэлжсэн. Гэтэл тэрний хамгийн том зах зээл нь бол Хятад бүгд найрамд Хятад улс. Мөн дээрээс нь Япон, Солонгос гэсэн ер нь бол Азийн орнууд байдаг. Гэтэл тийм ээ би одоо энэ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ хийчихэд байгаа байхгүй юу? Экспортод гаргая гэхээр намайг дэмжиж өгөх төрийн бодлого үнэндээ байхгүй байгаад байна. Энийг яг хэн ч дэмжих ёстой юм бэ? Өнөөдөр би танараас тендер гуугаагүй, өнөөдөр би танараас жижиг дунд юм зээл гуугаагүй, өнөөдөр би нөгөө компаниасаа нөгөө компани руугаа нэг саваасаа нөгөө сав руугаа юулээл хамсаа компаниас орлого гэж би хийгээл би нөгөө үйлдвэрлэлээ хийгээл явдаг. Тэгтэл би бүтээгдэхүүнээ хийчихэд байхад яагаад ил тод энийг экспортод дэмжээ гаргачих болохгүй байгаа юм. Би өнөөдөр хаваржин одоо 2 жилчингээ би Японд л явж байгаа. Сая 2 сард цогтоотор сайттай явсан. Одоо 5 сард сая явсан. Одоо би дахиад 6 сард явна. Нөгөөдөр миний виз гарах гэж байна. Японы зах зээлд гаргачих гал яваад идэг. Япон зах зээл аваад иргээд идэг, хүсээд идэг. Монгол улс нь намайг түгжчээд байгаад байна. Яагаад залуу бизнес эрхлэгчдийг дэмжиж болдоггүй юм бэ? Би одоо үнэхээр ер нь бол маш их тууштай би залуу хүн те би бүр өөрийнхөө сошиал орчинд хүртэл хэлдэг. Би төрөөс мөнгө гуйхгүй. Би юмаа хийчихье. Та нар намайг бодлогоор дэмжиж өгөл гэж ярьдаг. Гэтэл тийм ээ өнөөдөр би та нараас зээлж гуйгаагүй байхад тийм ээ би банкны 155%-ийн сарын ийм хүүтэй зээл аваад би ингээд юмаа болгоод явж байгаа. Зөвхөн бүтээгдэхүүн хийсэн юмыг мал экспортод гаргаад өгч. Монголын мах дэлхийд хамгийн амттай. Би одоо Эрдэнэт сайдын үед бол хэлжсэн ажил дүрийн яамны сайд болж байгаа. Тэр үед бол манай сайд бол үнэхээр дэмжижсэн. Тэгэл тухайн үедээ би төсөл өгсөн нөгөө доогоор албан тушаалтнууд хасаал хайцсан. Надад өгөөгүй. Гэхдээ бол би тэр төсөл бол зээл бол гордоогүй. Тэгэхээр ер нь бол ганцхан надтай ижилхэн иймэрхүү экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргая гэсэн залуу хүмүүс зөндөө байгаа. Одоо энд миний урьж ирсэн зөндөө залуучууд байгаа. Бүгдээрээ маш гоё юм хийдэг. Бүгд экспортын орчин байхгүй, бодлогын орчин байхгүй. Тийм учраас энийг бид нарт дэмжиж өгөөч. За мөн дээрэс нь нэг анхааруулах зүйл гэвэл би экспортод бүтээгдэхүүнээ хийчихэд гаргах гэж 3 жил ноцолдож байх хойгуур тийм ээ. Миний бүтээгдэхүүнийг гаргадаггүй хэрнээ би маш гашуун нэг хэлж байгаа шүү. Миний бүтээгдэхүүнийг гаргадаггүй хэрнээ Ирэнэс 30 хоногийн аялал жуулчлалын визтэй орж ирсэн нэг Хятад, нэг айлын амбат тэр махыг чинь хэрчээд хатаагаад тосонд шараад Монголын борц гэдээ аваачаад миний бүтээгдэхүүнийг хийгээд орлоо зарж байгаа байхгүй юу? Тэгэл Ирэний Хятадыг баяжуулж байгаа. Үнэхээр ийм байгаа. Тэгэхээр надад би бол энэ дээр бол юу гэж хэлэх гээд байна нөхдөд зэрэг залуу бизнес эрхлэгч, залуу баялаг бүтээгчтэй бас дэмжээч. Энэ одоо экспортын орчин төрийн бодлого юу байна? Тэрийгээр нь дэмжиж өгөөч л гэж хүссэн юм. Баярлалаа.